Hello my хөөрхнүүдээ, энэ удаагийнхаа бичлэгээр хамтдаа Шанхай руу аялж үзцгээе. Тэгээд эхлэе. Гэр бүлийнхаа онгоцноосоо буучхаад хурдны галт тэргэнд суусан байгаа. Хурдны галт тэргийн буудлын дээр анх удаага ирж үзсэн. Маш бүр үнэхээр том газар идэм билээ. Тэгээд хүн бол амар ихтэй. Юутай хурдны галт тэрэг нь болонгуудаа цагт 200-аас 380 км/цагийн хурдтай явдаг. Нэлийн хурдан явдаг гэсэн үг. Тэгээ Бээжингээс Шанхай руу бид нар хурдны галт тэргээр явсан байгаа. За хурдны галт тэргийн маань хэрвээ замдаа ингээд буудлын болгон дээр зогсохгүй явбал 4 цаг 30 минут гарan Шанхай руу очих юм бэлээ. Харин ингээ буудлын болгон дээр зогсоод явсан болохоор бид нар 7 цаг хурдны галт тэрэгт явж ирсэн байна. За тэгээ Шанхай бол үнэхээр их хүн ам ихтэй газар байлээ. Тэгээд одоо үргэлжлүүлэн үзцгээе. Орой болсон болохоор онгорхой газрууд бага байсан болохоор нэг ийм газарт ороод бид нар далайн хоол хийсэн. Тэгээд дараа нь супермаркет орсон байна. Миний хувьд бол супермаркет, хятадын супермаркет бол миний хувьд бол heaven. Ягаад гэвэл бүр аим гоё их юмнуудтай байдаг. Тэгээд дээрээс нь сонголт маш их байдаг учраас би айгүй орох дуртай байдаг. Тэгээд хотел тур хийж харуулж ийн. Юутайч бид нар хамгийн ихний бодол маань болонгуудаа ийм бодол байсан. Бид нар явж авах хугацаанд 4-5 бодол бараг орсон баха. Тэр болгоныгоо та бүхэндээ харуулнаа. Гэхдээ нэг амар тэнэг инээж нэг сонин царай мараа гаргадаг юм байна. Энэ outfit бол хамгийн байд outfit байсан тэр өдрийн. Тэгээ би очоод шууд зарагаас өмд аваад өмсчихсэн. За тэгээ юутайч бид нар Шанхайтайгаа танилцах гад нэг бид нар нөгөө хөтөж авсан байхгүй юу? Тэр хөтөж маань бидрийг ингээд чиглүүлээд өгсөн байна. Тэгээ юутайч хамгийн том Шанхайд хамгийн том Nike руу орж ирсэн байна. Шанхайд ирсэн нэг зорилго маань саксны пүүз олж авах байсан. Тэгээд Nike-аас саксны пүүзээ авсан байна да. Хугацаанд бид нар хуужин Шанхайд явж исэн мэлээ. Энэ хотел нь болонгуудаа бүр аимшигтай олон жил болж байгаа айгүй алдартай хотел гэж байлээ. Тийм болохоор би бичлэг хийсэн. За тэгээ шин Шанхайгийн бараа харагдлаа да. Хуужин Шанхай бол ийм гоё vintage байсан бол ийшээ харангуут арай модерн барилгууд нь илүү шилэн болоод ирж байна. Hello everyone, welcome to Shanghai. За одоо хийцэн.
Би одоо хамгийн өндөр шагаад хамгийн өндөр байдлаар хажиж байна. Гахуу хараасаарай. Окей, thank you гахуу. 0.5 дээр тэгээд за эндээс хамгийн өндөр барилгуудыг ингээд эренблээд тавьсан байна. Онтен цуг тэгээд тэр одоо байгуулагдсан жил мэл гэл ингээл ер нь тэрний талаар ингээ бүгдийг бичсэн өндөр юм барилгуудын талаар бүгдийг бичсэн юм музей хэсэг оронгууд байд юм билээ Шанхай Тавар дотор. Тэгээд энэ нь болонгуудаа 118 давхар өндөрт байрладаг хамгийн хурдан лифттэй гэж бас сонссон. Тэгээд юутаач хамгийн дээр нь гарч ирсэн байна да. Шанхай Тавраас үзэгдэх орчин нэг иймэрхүү харагдаж байна. Тэгээд дээр нь гараад эндээс нэг уухан авч явах хэрэгтэй гэдэг тийг сонссон. Тэгээд уухан минь авч явчихад бид нар бэлэг дурсныхан газраас нэг бөмбөлөг аваад тэгээд буцаад буусан байт юм да. Буудлуудаа сонгохдоо олонгуудаа дандаа өглөөний цайтай буудлууд сонгосон байсан. Тэгээд энэ буудлын маань өглөөний цай нэг иймэрхүү харагдаж байна да. Шанхайд 2 дахь өглөө эхлээд бид нар буудлаас болохоор явсан байгаа. Онгоцны буудалтайгаа илүү ойрхон буудалд орж ирсэн байна. Энэ нь олонгуудаа Раманда гэж шүлжээ бүх дэлхийн нийтээр байдаг юм шүлжээ буудал юм билээ. Бид нар энэ буудалд буусан байна. Эхний хотел маань олонгуудаа Итон гэдэг нэг юм хятад нэртэй хотел байсан юм байна. За тэгээд Шанхай дахь бас нэг айгүй томоохон outlet дээр ирж бид нар нэг өдрийг Шанхай дахь нэг өдрөө өнгөрүүлсэн байна. Бид 4 сард явсан болохоор Шанхайд нилийн жихүүн, ер нь хятадд нилийн жихүүн хэрний нэг юм дулаахан юм шиг нэг хүүтэн байсан. Тэгээ би нэг цамц олж авч өмсөөд бид нэг халуун ол ичгээд оройныхон буудлын руу явсан байна. Тэгэл нөгөө нэг дэлгүүр орох туртаа гэсэн шүү дээ. Тэгээд дэлгүүр орж бас юм авч ийн. Бороотой өглөө бидрээ авлаа. Тэгээд Шанхай дахь 2 хоног гайхалтай болж өнгөрсөн. Одоо бүгдээрээ хятадын дараа өөр нэг хэсэг рүү бас аялж үзнэ. Тэр нь хаана вэ гэхээр Жанжажи руу аялсан байгаа. Жанжажи нь олонгуудаа тэнгэрийн хаалгаараа илүү алдартай бас юм аватарын тийм уул муул байдаг гэдэг нэг тийм яриа байдаг шүү дээ. Тэг бид нар тэрийг очиж үзсэн байна. Онгоцноосоо буугаал юм гоё газар гэж үү? За, онгоцныхан бодол дээр бууж ирээд бид нар 3 дахь хотел буюу Hilton гээд бас дэлхийн нийтээрээ байдаг шүлжээ бодол дээр буусан байна. Тэгээд энд олонгуудаа бид нар 2 хоноод бид нар явсан. Энэ дэрсэн шалтгаан бол алга үзэх байсан. Тийм болохоор би тэр бичлэгийг илүү гоё танарт хүртээмжтэй хүргэхийн тулд клип хийсэн байгаа.
За, Тэнгэрийн алга бол миний амьдралтаа үзэж болох хамгийн гайхалтай бүр мөрөөдлийн минь газар байсан. Тийм болохоор би бүр ингээд үзсэндээ бүр маш их баярлаж байгаа. Тэгээд ийм гоё юм үзүүлсэн аав ээжтэй бүр их баярлаж байна. Тэгээд Жинжэж идэх эхний орой маань бол нэг хоолны газар хайсаар агаад өнгөрсөн. Тэгээд хоолны газар хайгаад хамгийн гол нь ингээ хоолнууд нь дандаа ингээд тоостой ногоо хурцсан ингээд иймэрхүүдүүл хоолнууд исэн. Тийм болохоор ингээд хоолн зохицохгүй нэлийн жоохон хүндрэлтэй байдаг юм билээ энэ Жинжэж рүү. Тэгээд энэ ч одоо хөдөө нутг гэж явах мөртлөөсөө бүр аймаг гоё газар байсан да. За 3 дахь өглөө маань эхэлснээр бид нар буудлаасаа шууд хурдны галт тэргийнхаа буудал дээр ирсэн байна. Одоо хэдүүлээ Жинжажигаас Бээжин хүртэлх 9 цагийн бараг 9 цаг явсан баха. 9 цаг яваад Бээжин орондоо. Хятад хүн амигтэй олонгууд орон сууцууд нь бүр амар өндөр. Тэгээд бүр ингээ ямар ч цаг өрөөгүй яг нэг хэвийн байд юм лээ. Ингээд явсан ч аа. Бээжинд 2 дахь удаага ирсэн мөртлөөсөө ингээд төв хэсгийг өрдөөсөө үзээгүй юм бэлээ. Тийм болохоор ингээд энэ төв хэсгийг үзээд би бүр амар гайхсан. Бид нар нөгөө нэг эхлээд явахдаа дандаа ингээд жоохон хөдөө хэсгээр нь явсаар агаад харсан юм бэлээ. Тэгээд дараа нь энэ гоё Узбек ресторанд орсон байгаа. Ингээд Узбек ресторанд ороод мах идсэн. Тэгэхгүй бол ингээд бид нар 3 хоног бараг мах идээгүй ингээд явсан учраас бүр энд орж ирээд бүр маш их баярлаад тэгээд мах идсэн байгаа. Хоньны мах. Энэ бол бидний орсон 4 дахь хотел. Тэгээд хотелээсээ гараад цаашаа нөгөө өвөр Монгол хөтөж авсан байсан. Тэр хөтчөөрөө Ика руу хургуулээд Икад бас нэгэн өдрийг өнгөрөөсөн байгаа. Би өмнө нөгөө Ика орохдоо ингээд ямар ч ойлгохтой бичлэг хийгээгүй. Хамгийн гол нь би хоолныхан зургийг өрдөөс дарааг байсан. Тэгээ би энэ удаа бүр санджаагаад хоолныхан зургийг хоолныхан бичлэгийг хийж авсан байгаа. Бидний буудалсан 5 дахь хотел байгаа. Онгоцны буудалтайгаа ойрхон. Тэгээд энэ буудлаасаа шууд явж болох автобус нь өглөө ингээд цагийн дагуу байт юм лээ. Тэгээд бид тэр автобусанд нь суугаад Бээжингийнхаа онгоцны буудал руу очсон байгаа. За тэгээд энэ 5-6 хоног бараг 7 хоногийн аялал гайхалтай болж өрнөлөө. Тэгээд ийм гоё аялал үзүүлсэн аав ээжтэй бас маш их баярлаа. Тэгээд нутгийн зүг буцандаа хэдүүлээ.